дагуулаар олон жил итгэх бат баясгалан нийслэлийн засаг даргын орлогч инх төр 2018 оны 3-р сарын 12-ны өдөр дугаар Б18 төдийтэй ажиллаж байгаа зарим офицер ахлагч нарыг батлан хамгаалалтын шагналаар шагнасуугаа. Би штабын төлөв сургалтын офицер дэд хурлаа гүрсэдийн жаргал сага. Нийслэлийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол 2018 оны 3-р сарын 15-ны өдөр дугаар 26 шагнал тухай нийслэлийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилт төв нэмрээ оруулж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дор дурдсан нэг бүхий иргэдийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн зэвсэг түвшний цэргийн төвийн мэлгээ дотор нийслэлийн төлөөлөгчдийн хурлын хөндлөлт үнэмхээр төрийн цэцэг холбооны нэгдсэн эмнэлгийн сувлагч ахлагч Дэвсөр цэргийн төвийн эмнэлгийн үйлчлэгч Оюун Сүр даргын захирамж 2018 оны 3-р сарын 15-ны өдөр шагнах тухай Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 97 жилийн өв тохиол цэргийн төвийн эмнэлэг зүйрлсэн орлогч Ахмад Гамбат нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Ахлаа ахлагч Отгон Баяр нийслэлийн тэргүүний ажилтан цов тэмгээр үндэсний батлан хамгааллын их сургуулийн батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Хурандаа Мөнх сайхан цэргийн төвийн эмнэлгийн захиргаа зохион байгуулалт асуудал эрхэлсэн орлогч дарга Хурандаа Ганбаатар Баянгол дүүргийн засаг даргын хамгаалалтын цэргийн штабын дайчдын офицер дэд Хурандаа Хүлээлтчээ Хангул дүүргийн засаг даргын хамгаалалтын газрын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд Хурандаа Баяр Багнаа нийслэлийн онцгой байдлын газрын захиргааны үйлдвэрийн хэлцээний арга дэд Хурандаа Батууч цогцолмоо үлгэрч үлээр найд хөгжмийн гоцлол хөгжимчин ахлах ахлагч Амар жаргал цэргийн дуу үжигийн эрдмийн чуулганы мэдээлэл сурталчилгааны менежер Гүнжилмаа нийслэлийн засаг даргын жуугаар үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн дээд сургуулийн захирал Хурандаа Цэвчүүд Шингэлтэй дүүргийн засаг даргын хамгаалалтын газрын цэргийн штабын дайчлагын офицер Хошуурт Сүхбаатар эмнэлгийн эрчим тэмцлэгийн эмч Хошуурт Тосон хүү Төрийн ордны онцгой байдлын албанд автовазын гавлын аюулгүй байдал хариуцсан байцаагч ахлах дэслэгч Мөнхбаатар Төрийн тусгай албан агчдын нэгдсэн эмнэлгийн албаны дарга ахлах дэслэгч Зундуйд орч цэргийн төвийн эмнэлгийн клиник Шагнагцсан офицер ахлагчнаас баяр хүргэж нийс зэвсэг түвшний 97 жилийн хойно одоо энэ баяраар та бүхэн бас Ер нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө үүрэг хүлээсэн маш олон одоо албан агчид байгаа. Тэр дотроо бол өнөөдөр
Монгол цэргийн өдөр тохиож Батлан хамгаалах салбарын нөөцөж өгсөн 97 жилийн тохиож байгаа. За үүнтэй холбогдуулаад өнөөдөр энхийн цагт бол хамгийн гол үүргийг бол зөвхөн Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт зориулахаас гадна Монгол улсынхаа нийслэл төр захиргааны байгууллагуудтай хамтарч бүтээн байгуулалт болон олон төрлийн үйл ажиллагаанд бол өөрсдийнхөө хүч зориг дээр нь оюун мэдлэг боловсрол дээр нь өнөөдрийн бас энэ хүчин чадал байгаа технологийн хүрээнд ч гэсэн нийслэлийн төр захиргааны байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. За яг энэ ажлын хүрээнд бол зэвсэгт хүчний жанжин штаб Батлан хамгаалахын яамтай бол бид нар нийслэлийн төр захиргааны байгууллага бол хамтран ажиллах олон төрлийн баримт бичиг хууль эрх зүйн хувьд бол хамтарч ажиллаж байгаа. За энэний хүрээнд бол та бүхэн мэдж байгаа хүнд хүчээр зүйл тохиолдоход манай Батлан хамгаалахын салбар жанжин штабаас маш их дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг. Өдлөн нэлийн хүндрэлтэй зүйл тохиож байгаа. Жишээлбэл манай Батлан хамгаалахын салбарын маш олон үр хүлээсэн иргэд манай хот тохиолдлын салбарт жишээлбэл хамтарч ажиллаж байна. Зүгээр өнөөдрийн байгаа нөхцөл байдалд бол хууль эрх зүйн хувьд зөвхөн зэвсэг техникээс гадна өнөөдөр оюуны салбарт ч гэсэн бид нар хамтарч ажиллах олон төрлийн ажлууд байна. Тэр нь өнөөдрийн Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн бараг 70-80 орчим хувь нь бол энэ бүтээн байгуулалтанд бас хийгдээгүй. Энэ бол бидний өмнө хүлээж байгаа асар том бүтээн байгуулалт. Энэ салбарт ч гэсэн бид нар өнөөдөр Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт бол хамтарч ажиллах асуудлуудыг нэлээд ярьж байгаа. За өнөөдөр бол Монгол цэргийн өдөр Батлан хамгаалах салбар үүсч байгуулагдсны 97 жилийн ойгоор бол манай нийслэлийн хүрээнээс бол маш олон төр засгийн шагналаар шагнагдж байна. Тэр дундаа бас манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нийслэлийн засаг даргын шагналаар шагнагдж байгаа. Энэ олон төрдөө тангараг өргөсөн нийт Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа бие бүрэлдэхүүндээ бол нийслэлийн төр захиргааны байгууллага нийт хамт олонны нэрийн өмнөөс баярын мэнд дэвшүүлээ. Цаашдын Монгол төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж Монгол улс орондоо төдийгүй нийт ард түмэндээ төдийгүй дэлхийн өмнө хүлээсэн энэ ариун дангарахтай өмнөж явж дэлхийн чихнэ Монгол улсынхаа нэрийг төрийнхөө сүлдийг өндөр төргөж явахын ерөөлийг дэвшүүлье. Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 97 жилийн тохиож байна. За энэ ойг тохиолдуулаад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас нийслэлийн засаг дарга, тамгын газар, за дүүрэг хорооттой хамтран ажилладаг байгууллагуудынхаа тэргүүний хүмүүсийг шагнах үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын зэвсэгт хүчин бол 1921 онд байгуулагдсан. Үндсэндээ 97 жил болж байгаа. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улс бол өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчтэй байна гэдээ ингээд хуульчилж өгсөн. Энэ хуулийн дагуу үйл ажиллагаа бол явагдаж байгаа. Өнөөдөр нийслэлийн засаг дарга, түүний тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас тусгайсан чиг үүргийг үүсдэг буюу Монгол улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай албан хаагчтай бол шагналах, урамшуулах юм үйл ажиллагаа явж байна. За Батлан хамгаалах салбарын бол ажил бол онцлог. Монгол улсын үндэсний аюулгүй байдал, улс орны халдшгүй дархан байдал, цаашлаад улс орны иргэдийнхээ Батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сургах, цэг эрх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх гэх олон ажлууд бол байдаг. За энэ хүрээнд бол үндсэндээ бид нэр цэргийн баяраа авахтаад бол нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төлөвөө гарч ажилладаг 9 зүрэг дээр 152 орон дээр. Ингээ үзэхэд бол үндсэндээ энэ бүх үйл ажиллагаа яаж яах гэхээр Монгол улсынхаа өнөө цаг үед ирсэн энэ сайхан уламжлалыг сурталчлах. За цаашлаад ер нь бол Монгол улс өөрөө яаж оршин тогтнох юм бэ? Монгол улсыг хэн хамгаалах юм, хинээр хамгаалах болох юм бэ гэдгийг сурталчилж байгаа нэг сурчлагын хэлбэр гэж ингэж бодож байгаа. За бид нэр ер нь бол үндсэндээ бол энэ баярыг тохиолдуулаад 3 ажлыг бол зохион байгуулж ирж байгаа. За нэгдүгээрт нь бол бүх дүүргүүдээр сурчлагын ажлууд хороод дээр явагдаж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэг спортын дөл тоглолтыг хийж байна. Ингээд үзэхэд бол нэг 100 гаруй сургууль 2000 гаруй хүүхэд бол оролцож байна. За ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Монгол улсын зэвсэгт хүчин ер нь цэрэг гэж юу гэдэг эсэ бичгийн уралдаан зарлж байна.
За ингээд урлаг соёлыг гээд олон арга хэмжээнүүд одоо явагдаж байгаа. За цаашдаа бид нар яаж ийм гэхээр батлан хамгаалах салбарт одоо ямар ажил хийж байгаа. Хууль эрх зүйн орчин ямар болж байгаа. Цаашдаа одоо ард иргэдийн төлөө үйлчлэх юу гэдгийг батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд яаж үзүүлэх талаар одоо энэ бүх ажлыг хийж байгаагаар энэ одоо баярын бас онцлог байгаа. Бид нар баяр гэж тэмдэглэхээс илүү хийсэн бүтээсэн зүйлээ одоо бас иргэдэд хэлье. Цаашдаа хийх бүтээх зүйлээ бас иргэдэд танилцуулъя. Эргээд одоо юу гэдгийг байгууллага аж ахуйн нөөж иргэд бүх үйл ажиллагаатайгаа хамтарч яаж зохион байгуулж болох вэ гэдгийг одоо явъя гэж. Ингээд үйл ажиллагаа бол явж байгаагаар бол онцлог байна.